Та нар эрэх сонгуулиар аль намд санал өгнө гэж бодож байна. Өгөн чи яах вэ? Саналаа лойрдуулах байл гэж асуугаад байна л да. Хувьдаа би ардчилсан нам саналаа өгөөд үзэгч мангарууд лойрдаад өөрсөд рүүгээ гулсуулчихл байлгүй дээ мэдээж. Лойрыг бол сурцтай хийдэг болсон шүү дээ тэд нар. Тэр нэлэрч гисэн элчилсэн хүнийг нь янз бүрээр илрүүлсээр байж лойрчин улгаажуулгаад сүүлд нь бүр хүчирхийллийн хэрэгээр Францын шоронд хийлгэж яваад санаа нь амарвуу яав. Ер нь бол хараад байхад олон янзаар санал хувааж лойрдох замаа засах гэж байна. За мэдээж хамгийн ихнийх нь бол намын нэрээр баахан хулгайч нарыг өрсөлдөөнгүйгээр улсын хурал руу оруулах асуудал байгаа юм. Үүнийгээ тулд гишүүдийн тоог 150 болох гэж хичирж байгаа. Ингийн тулд бас дахин үндсэн хуулинд гар дүрхээр зөвтгүүлж байна. 150 хүний тал намын жагсаалтаар орно гэж бодох юм бол одоо байгаа 64 хулгайч дэржигчтэй үлдээд дээр нь бас нэг 10 гаруй лойрчин нэмэгдэнэ гэсэн үг. Зөвхөн хулгайч нараа авч үлдэхийн тулд үндсэн хуулийг 3 тудаага эвдэх гэж байна шүү дээ. Угтаан бол үндсэн хуулийг ард түмнийхээ зөвшөөрлөөр тэдний дунд санал асуулга явуулж тэдний аж амьдралыг сайжруулахын тулд өөрчлөх ёстой хэдий ч номороо бол 8 жилийн хугацаанд юу ч өөрчилж хөдлөх ёсгүй атал 2 жилийн дотор 2 дахь үндсэн хуулийг маань хутгалах гэж байна шүү дээ. Монголын ард түмнийг мөнч мохоо басаж доромжилж байгаа үед та бидний төлөө биш ердөө хэдэн хулгайч нараа авч үлдэх магадлалыг нэмэгдүүлэхийн тулд ингэж хэнч хязээч дур зоргоороо хүрч болдоггүй хууль руу маань 2 тудаага хутаг дөрөх гэж байна шүү дээ. Ерөөсөө нь Монгол ардын нам хэмээх бүлэг дээрэмчдэд айж эмээх ижил зовх сэтгэл гэж бүр огт байхгүй болчихож 2016 оноос хойш зогсолтгүй уруудсан төгрөгийн ханш 2016 оноос хойш зогсолтгүй дороодсон ард түмнийхээ амьдралын төлөө ганц ч ажил хийхгүй байж 24 онд ахин ууж үдэхийн төлөө ийм юм хийх гэж хичирж байгаа энэ лойрчдыг ер нь яаж зогсоох ёстой вэ? Ард түмнийхээ санал дээр гарч ирэмгцээ сонгуул өнгөрөнгөө тэднэрүүгээ салаавч тавьж тэднийхээ этгэлийг хог дээр хайсан ийм л лойрчд бас дахин 4 жилийн хугацаатаагаар ууж идэж хулгайж зурчуулахын тулд айж эмээх юмгүйгээр үндсэн хууль руу маань хутга баринд арихаар завдаж байна. 8 жилийн хугацаанд гар хүрхийг хориглох залттай адил 2 жилийн дотор 3 дахь хутгалахаар завдаж байна шүү дээ. Үүнийг бид харсаар суух ёстой юу? Ерөөсөө Монголын ард түмнийг зүйлийг л хүсэж байгаа. Өөрөөр хэлбэл энэ жагсаалтын ард янз янзын хулгай дээрэм хийсэн нөхдүүд орж ирахыг эсэргүүцэж байгаа. Дээрээс нь 100 ямаа 60 ухрын хичээр тийм олон одоо 150 гишүүнтэй байхыг эсэргүүцэж байгаа. Тэгэхээр өнөөдрийн Монгол Ардын нам 38 гэсэн хуулиураар сонгуулийн хуулийг оруулж ирж байгаа. Энэ сонгуулийн хуулиар өнөөдөр энэ их одоо асуудал толбогдсон Монгол Ардын намын гишүүд жагсаалтанд ороод очих юм бол ард түмний санал авахгүй. Тэр 38 гэдэг хуулиураар сонгуул явуулах юм бол Монгол Ардын намын өнөөдрийн байгаа гишүүдийн 28 л дэвшиж чадна. Тэгээ 28-аас 8 нь бол одоо жагсаалтанд ороод баталгаатай гишүүн болно. Үлдсэн 20 орчим нь бол одоо тойрог дэвшээд гарах хэсэг нь тодорхой биш. Тэгээ энэ тохиолдолд өөрсдөө эсрэг санал өгөхгүй. Энийг Монгол Ардын намын удирдлагууд ашиглаж байгаа. Ингээд яаж яах вэ гэхээр за та нар тэгээд тойрогтой хэрвээ гарч чадахгүй бол гишүүдийн тоог нэм. Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийж өг. Тэгвэл та нарын дэвшгэр хүчин нэгдэнэ гэдэг. Инх юм бол нэг 45 их хурлын гишүүн ардын намын 45 гишүүнд дэвших юм байна л да. Тэгээ ийм байдлаар нөгөө гишүүдэд шахах замаар үндсэн хуулийн өөрчлөлт рүү явж байгаа. Тэгэхээр үндсэн хуулийн өөрчлөлтийг 3 жилийн дотор 3 удаа өөрчлөнө гэдэг бол одоо энэ Монголын тусгаар тогтнолын баталгаа болсон үндсэн хуулинд ингэж одоо өөрсдөө эрх ашигаар гард дөрнө гэдэг бол байж болшгүй зүйл. Энэ орж ирж байгаа холимог тогтолцоогоор гэдэг сонгуулийн хууль 12 онд болсон хаалгаар өшөглөд гаргасан чинь тооноор ороод ирлээ гэдэг юм давтагдчихж байгаа байхгүй юу? Тэгээ 12 онд хийсэн сонгуулийг дараа нь 16 онд ялагдсныхаа дараа бид юу гэсэн гэхээр үндсэн хууль зөрчсөн байлиг гэж өөрчилсөн. Тэгээ ингээл нэг дурн хүрхээр профессорлоор явуулаад дургуун хүрхээр мажистратаар явуулаад ингээл энэ бол бидний байгаа байдал юм л да. Одоо энэ тогтолцоогоор ингэж байгаа. Нам сайжрын төр сайжрна гэж. Яа сайжрах юм? Нөгөө хулгай хийсэн улсууд чинь ард түмэнд нэр нүргүү болсон гарууд чинь намын нэрээр ард түмний шүүлдэхгүй үлдчихэд байгаа байхгүй юу? Нөгөө хулгай хийсэн улсууд чинь ард түмэнд нэр нүргүү болсон гарууд чинь намын нэрээр ард түмний шүүлдэхгүй үлдчихэд байгаа байхгүй юу? Насан туршдаа үлдэнэ. Намын дарга байсан, намын олон удаа сонгогдсон албан тушаалаар ингээд үлдээлэн намууд нь улам бохирдоолын төрүүд нь улам бохирдоолын. Ийм л зөв. Тийм учраас энэ ард түмний шүүрдэж байгаа муу улс төрчийг шүүрдэж байгаа энэ сонгуулийн тогтолцоог нь бол устгаж болохгүй. Та нар ард түмээ сонгогдсон шүү дээ. Гууж говшиж ямар юм явсан бол да одоо бодохоор би инээд түрээд. Өнөөдөр ямар царайтай болсон сууж ин ард түмнийхээ урдээс нулимаад та нар ард түмээ сонгогдсон шүү дээ.
Гууж говшиж ямар юм явсан бол да одоо бодохоор би инээд түрээд. Өнөөдөр ямар царайтай болсон сууж ийн ард түмнийхээ урдээс нулимаад та нар ард түмээ сонгогдсон шүү дээ. Гууж говшиж ямар юм явсан бол да одоо бодохоор би инээд түрээд. Өнөөдөр ямар царайтай болсон сууж ийн ард түмнийхээ урдээс нулимаад тэр үед тэгвэл та нар хэлэхэд яасан би Форстаар тогтолцоог аавн шүү та нар надыг сонгороо гэж хэлэхэд яасан. Тэгээ өнөөдөр энэ сонгохыг авч үлдэх ганц боломж байгаа нь улсын их хурлын гишүүд та нар. Та нар ард түмний мандатыг одоо авсан улс. Тэгээ тангараг өрхтөө бол одоо үндсэн хууль зөрчихгүй гэсэн. Би үндсэн хуулийн зөрчлийг сайн хэллээ шүү дээ. Тэгээ тангарагын эсрэг одоо явж болохгүй гэж би бодож байна. Тийм учраас та бүхэн одоо энийг ямар нэг байдлаар үндсэн хуулийн зөрчлийг арилгаач гэж би хүсэж байна.